Өөрөө та дүгччих шиг манайх орж гараад. За COVID-19-тэй холбоотой эрүүл мэндийн яамны ээлжилт мэдээллийн цаг эхэлж байна. За өнөөдрийнхөө мэдээллийн цагаар бид нийгмийн эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн багш, одоо философийн ухааны доктор Тэнхмийн эрхлэгч Нямсран багштайгаа ярих гэж байна. Тэгэхээр бид нар нэг өвөрмөц сэдв өнөөдөр хөндөх гээд байгаа Нямсран багшаа. Энэ нийгмийн сэтгэл зүй ер нь одоо талаарх ийм асуудлыг хөндөх гэж байгаа. Тэгэхээр одоо коронавирус ч, улаан бурхан ч вэ, янз бүрийн одоо вирусын халдварт өвчин дэгдэл хэлбэрээр гарахаар манай орон чиглэлгүйгээр дэлхийд дахинд ер нь хүмүүсийн сэтгэл зүй бол одоо өөрчлөгдөж байна тийм ээ. Та тэгэхээр улаан бурхны одоо дэгдэлтийн үед манай оронд 2-3 жилийн өмнө гарсан дэгдэлтийн үед бол та бас судалгаа хийж исэн. Энийний одоо нэг өвөрмөц хүмүүсийн сэтгэл зүйд гарсан өөрчлөлт одоо юу байна? 2015 онд улаан бурхны өвчин. За улаан бурхан бол дэгдсэн баа тийм. Тэгээд тэр үед бол нийгмийн сэтгэл зүйд гарч ирсэн нэг зүйл нь болохоор хүмүүс паникт орно гэж ярьдаг тийм зочирд тийм сандралд орж байна. За тэгээд тэрнээс одоо яаж ийм вөхөр одоо хүүхдээр нь жоохон ч гэсэн шинж тэмдэг хэлрэнгүүт нь л шууд улаан бурхан юм байна гэж айц сандарснаас болоод шууд эмнэлгийн байгууллага руу хандаад тэгээд тэн дээр очиод баг эрүүл байсан хүүхдээ өөрөө өвдгөөд ингээд энэ бол улам цаашаа давалгаалаа ингээд явчих. Тэгэхээр нийгмийн сэтгэл зүйд угаасаа тэгж ярьдаг. Нэг хүнд өөрт одоо хүмүүс бол сэтгэл зүйд янз тийм ээ. Зарим нь 50, зарим нь сандруу гэх мэт. Гэхдээ нийгмийн сэтгэл зүй рүү ороод ирэхээр нийгэм гэдэг нь одоо олоолаа болоод ирэхээр гэсэн үг тийм. Олоолаа болоод ирэхээр өөрийнх нь тэр сэтгэл зүй онцлог гэхээс илүү нийгмийн тэр бусад хүмүүсийн сэтгэл зүй автаад тэгээд өөрийн зүгээс хийхгүйсэн тэр үйлдэлүүдийг хийгээд эхэлдэг гэсэн. За ялангуяа энэ яадаг вөхөр хүмүүс олноороо яг тэр нэг үйлдэлийг хийгээд эхлэх юм бол ухамсаргүйгээр дагаж хийдэг тийм. Одоо энэ COVID-19 дээр ч гэсэн илэрч байгаа дэлхийд яарч гэсэн ганцаарч нэг юм дэгдэлт болтоо гингүүтэл бүгдээр очиж дэлгүүрээ хоостоо ч юм уу тийм. Энэ бол угаасаа л нөгөө сэтгэл зүй хүмүүсийн үйлдэлээ дагаад ингэ хийчихэж байгаа ийм үйлдэл байгаа. Тэгэхээр энэ ч гэсэн одоо яаж ийм нөхөрөө одоо энэ тохиолдолд COVID-19 тохиолдол ч гэсэн манайд анзаарэгчд байна. Харьцангуй бага боловч гэсэн анзаарагдаад байна. Гэхдээ одоо яадгүй гэхээр магадгүй өвчин яг ингээд дотооддоо ч гэдэг юм уу дэгдлээ гэлдэх юм бол улс бусдын орнууд шиг адилхан ингээд сандраад ах юм үзэгдэл бол бас гарч болно тийм. Тэгэхээр COVID-19 дэлхийд дахин цар тахал гарч байгаа юм чинь Монгол улсыг одоо тойрохгүй тийм ээ. Анх ч бас хүмүүс Монгол хүн өвдөхгүй мүү гэжээл бид нар чинь одоо 35 тохиолдолтой болчиход явж байна. Энэ талаар нийгмийн талаас нь одоо танд ямар тийм хүмүүс нөгөө бэрхшээл тулгараад ирэхээр асуудлыг янз янзаар шийдэж байгаа юм. Тэгээ зарим нь одоо юу гэдгийг гэхээр өөр бол одоо юу гэдгийг гэхээр Монгол хүн нэг цуснд байгаа. Ерөөсөө өвдөхгүй гэх. Бид нар чи адилхан л нөгөө мах цуснаас бүрдсэн адилхан хүн учраас энэ бол өвднө ойлгомжтой. Зүгээр тэр асуудлаа даван туулах гэж байгаа нэр. Эсвэл одоо юу гэдгийг гэхээр за энэ үед одоо яадгийн гэхээр аль хороо инээд наргантай юм яриад тархлаагаад хэмжээд гих мэтэр хүмүүс янз янзын аргалт сэжж байгаа бэрхшээлээ давж туулах гэдэг. Зарим нь болохоор яаж ийм нөхөр үр дүнтэй арга, зарим нь бол огт тийм биш. За жишээлбэл тэр цуснд байгаа эдрэг гэдэг бол угтаад тийм биш байх юм тийм ээ. Бид нар бол монголчууд ингэ ихний тохиол одоо 35 тохиолдол гэдэг чинь хүмүүс бол өвдөх нэ. Тэгээд одоо яаж ийм нөхөр бид нар ямар хүлээлттэй очиж ийм нөхөр. Одоо ерөөсөө яг ингээд ингэж байлгаж байгаа л даваа туулчих юмсан гэсэн юм хүсэл одоо хүлээлттэй болоод шүү дээ. Энэ бол зүгээр л дөө. Өөрөөр хэлэх юм бол яаж ийм нөхөр хүн сайн сайханд л итгэж байгаа хэрэг. Гэхдээ нөгөө талын дандаа орхиод байдаг. Яг ингээд гараад ирвэл яах юм бэ гэдгийг ерөөсө тооцохгүй. Хүн амын дунд одоо кластраар гараад ирвэл яах вэ гэдэг асуудлыг дотоод талдаад ирвэл яах вэ гэл тийм. Одоо тэгээ гараад ирэнгүүт хүмүүс яг энэ байдлаараа бол сандарч мэдхээр байна л та тийм ээ. Одоо тэгээд ямар ч бэлтгэлгүй байгаа ч. Тэгэхээр бид нар одоо яаж нөхөр нэгэн дэлхийд даяар тархаад байгаа. Энэ бол бид нар энэс бол зайлахгүй нэ тийм ээ. Одоо тэрийг аль хоор бага хэмжээнд байлгах тийм л зорилго тавь. Тэгээ яаж нөхөр хүмүүс заамаа бид нар гайг баха гэж ингэж бодож асуудал хандаад. Тэгэхээр манай монголчуудын бас соёлын нэг онцлог байж мэднэ. Тэр нь болохоор юу гэж нөхөр монголчууд нөгөө амны бэлгээс аштын бэлэг гэх мэтээр ярьд. Тэгээ яаж нөхөр аль хоор сайн юм ярина, сайн юм бодно гэж яриад. За энэ бол одоо юу гэдэг юм муу үйл хийхгүй тэр муу үйл магадгүй бодолтой холбоотой гэдэг утгаар үгээр нь нөлөөлж ингэх гэжсэн баг. Гэхдээ энэний цаана бодож байгаа нэг юм болохоор зарим зүйлүүдийн хооронд нь ялах хэрэгтэй тийм ээ. Бидний өөрсдийн бодол үйлдэлээс хамаардаг юм гэж байна. Хамаарахгүй юм байна. Одоо энэ чинь халдварт өвч учраас бидний тэр зүйлээс хамаарахгүй. Бидрээс хамаарахгүйгээр бидний хэн ч нэг одоо энэгээр өвдчих эрсдэлтэй байгаа учраас энийг тооцно гэж. Тэгэхээр гайгүй байхаа гэж бодох биш. Хараа яах ёстой вэ гэхээр юм болчвол яах юм бэ гэж. гэдэг бэлтгэл яах юм тийм ээ бэлтгэл. Өөрөөр хэлэх юм
ер нь бол эрсдлийн менежмент гэдэг юм бидэрт бүгдээр нь байхгүй байна гэж. Яг болов яах вэ гэж бодож хүн бүхэнд ороо бэлтгэх хэрэгтэй. Бид нар тэгээ одоо юу гэдэг дэлхийн ертөнц ч гэсэн амьдралын хэм маяг энэ бүхэн бол өөрчлөгдөж байна тийм ээ. Тэгэхээр энэ одоо өөрчлөгдөж байгаа хэм маяг тааруулж бид нар өөрсдөө зохицож амьдрах хэрэгтэй. Тэгэнгүүт одоо бид нар байнга ингээд одоо хилээ хаагаад одоо гэрээсээ гарахгүй ингээд байгаад байгаа. Ямар ч боломжгүй шүү дээ тийм. Тийм учраас эдгээр яах вэ гэхээр ямар нэгэн маягаар одоо энэ байгаа хүндрэлийн нөхцөлд тасан зогсож амьдрах хэрэгтэй. Тэгэхээр яг гараад ирвэл бид нар яах вэ гэхэд тэрэндээ бэлдэж бүх юм маань бэлэн байна уу гэдгээ бодож тооцож одоо энэ 50 байгаа цаг үед тэр бэлтгэлээ хангаж байгаа хэрэгтэй. Тэр бэлтгэл сайн байгаа, сэтгэл зүгээ бэлдэж энэ одоо сандраад ай төгшөөд ах юм байхгүй. Тэгээд дээр нь ахаад нэг сэлэхэд энэ өвчнийг тусчаар хүмүүс одоо өөрөө цогц байгаа юм шиг одоо өвхөд өгөх юм шиг л ингэж ойлгоод байна шүү дээ. Энээсээ болоод их хайж байгаа. Үнэхээр одоо хүний амьдрал хүнтэй холбоотой энэ асуудал бол хамгийн хэцүү асуудал тийм ээ. Тэгэхээр эн чинь өвдлөө гэхэд идэгч юм. Одоо манай тохиолдол ч гэсэн идгээд ингэ явж. Өөрөөр хэлэх юм бол энийг эмчилж болно тийм ээ. Тэгэхээр одоо тусангуут өвчин нэтрэ гэж бодож айхч сандрах юм байхгүй байна. Тэгэхээр бас энэ одоо олон нийтийн одоо энэ төмний гэж ярьж байна. Тэгээ мааса олон нийтээр ингээд одоо маш их юм хэрэгцээтэй мэдээлэл нүгүүлэгдээд ирэхээр бид нар чинь янз янзын одоо мессежүүд тавина. Одоо та бүхэн бол тэрэн дээр их ажиллаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол ингээд цуурхал, цуу яриа авалдаг, тэрэнд нь хүмүүс итгэдэг. Яадгүй гэхээр өөрсдийнх нь нөгөө сэтгэл зүйн хүлээлтэн тийм учраас тэрэнд маш амархан итгэх гээд ингээд тэр бүхний эсрэг бол одоо ингээд эрүүл мэндийн яамнаас эдэр бол арга хэмжээ аваад яваад. Гэхдээ хүн өөрөө мэдчих хэвчээ. Ийм үед хүн өөрийн мэдлэхгүй ингээд бусдын үг үйлдэлийг дагаад байд юм шүү. Тийм учраас аль болохоор энэ мэдээлэлтэй байгаа тохиолдолд яг үнэхээр би сандрах ёстой юу үгүй юу тэр бүгдийг бас сайн тайван бодож ингээд сурах нь байна да. Та одоо яг философи ухааны доктор хүний хувьд яг иргэн өөрийгөө одоо яаж бэлтэх вэ? Та одоо яг нэг тийм зөвлөгөө өгөөч. Яг иргэн хүн одоо мэдээж хэрэг пандемик ирнэ, гарна, кластраар гарна гэж бодоод иргэн хүн өөрийгөө яаж бэлтэх вэ? Тий. Өөрөөр хэлэх юм бол энд хамгийн тайван байх хэрэгтэй байна тийм ээ. Дээр дахиад эрүүл мэндийн яамнаас ч юм уу дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс бол одоо яг бүх юмнууд нь барыг тодорхой болж шүү дээ. Тийм учраас яаж нөхөр эндээс гарч байгаа зөвлөгөө тэр мэдээллүүдийг маш сайн баримтлах хэрэгтэй. Жишээ нь одоо маскаа зүүж гэдэг юм уу гараага энэ бүгдийг. Тэгээд хамгийн гол нь бидэрт байдаг хамгийн нэг давуу тал нь өөрөө юу гэдэг вэ гэхээр ердийн ухаан гэж бидний энэ зүйлээ ашиглах хэрэгтэй. Тэгээ яаж нөхөр одоо ингэж яадаг бидрийг одоо монголчууд одоо энэ одоо хорой цайрдаг те хөл хорой те. Гэтэ энэ чинь тийм айхтар чанга хорой ш. Манайх бол зүгээр бусд одоо гадны оронтой харьцуулахад бол хангалттай гадуур явж ийн бид нар чөлөөтэй байгаа. Гэвчсэн тусгаар гарч ороод ийм маягтай харьцангуй одоо гайгүй тайв ийм байгаа. Тэгээ яаж нөхөр яг бид нар одоо тэр хорой цайрын дэглэм ингээ яриа явж хахад эрүүл мэндийн яамнаас өгчээсэн зөвлөгөө бол маска зүүгээл гэж. Тэгэхэд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөө бол маск бол хамгаалахгүй угаасаа тэр нь байж байсан. Одоо жишээ нь Америкийн нэгдсэн улс бол тэрийг буруутгаад шүү дээ. Буруу зөвлөгөө өгсөн юм тэр гээд. Энэ дээр бол жишээ нь ерийн ухаанаа ашиглахад хангалттай байна тийм ээ. Яагаад гэвэл шинж тэмдэг байхгүй. Бараг 70-80% нь шинж тэмдэг байхгүй. Ингээ яваад байна гэхэр чинь би өөрөө ч одоо халдвар тэгээд тарааж явахыг мэдэхгүй. Бусдаас авчих эрсдэлтэй учраас аль ч тохиолдолд маск зүүсэн эрүүл ухаанаар бодох зөв байгаа байхгүй. Тэгэхээр тэрийгэ барай явж байсан зөв. Одоо ингээ нөхцөл байдал өнгөрсөн хин нэгний буруутгаал энэ юм боломжгүй. Тэгээ одоо эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа энэ зөвлөгөө энэ бүтээл энэ бүхэн бол юунд чиглээд байгаа юм бэ гэхээр одоо олон нийтийг ард түмний тийм ээ энэ мэдээлэл дээр тулгуурлаа шийдвэрээ гаргахад нь тусалж байгаа. Бидний өнөөдрийн ч гэсэн мөн ялгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ бүгдийг сонсоод одоо жишээлбэл одоо болов яах вэ гэдэг тэр бэлтгэл бол хүний хувьд бол өөр байх хэрэгтэй. Тэрийг айд хүний хувьд ялгаатай. Тэгээд хүн өөрөө цаашаа гэр бүл одоо ингээд бүгдээ бэлтгэл хүмүүсээ бүгдээ хамгаалахын тулд одоо жишээлбэл яг ингээ ороод яг ингэчхийн бол би яах вэ гэдэг хүн бүхэн дотоод өөрсдөө төсөөлөл тэрэндээ бэлтэнэ гэсэн. Тэгэхээр одоо нэг жор шиг юм хэлээд хүн тэргээр явна гэж үнэндээ бол байхгүй. Гэхдээ хамгийн найдвартай зүйл нь энэ нэг их сурвалжаас өгч байгаа энэ найдвартай мэдээллийн дагуу ингээ явах нь зөвөө гэж ингэж. За тэгэхээр манай Нямсран багшийн зөвлөгөө бол тэргүү дэлхийн нийтэд нэг дэлхий болсон цар тахал байгаа хизээ одоо цаг хугацааны л асуудал бид нар одоо энд одоо өртөх нь. Гэхдээ бид нар мэдээж хэрэг хамгийн сайн бэлтгэлтэй бэлэн байдлаа сайн хангасан байх юм бол баг өртнө. Баг өртөхийн тулд хамгийн нэгдүгüүрт нь хүний сэтгэл зүй чухал юм аа. Сэтгэлээ бэлтгэх хэрэгтэй. За хоёрдугаарт нь зан үйлээ. Одоо тийм амны хаалтаа зүүх гараа угаах, хоорондоо 1.5 м зайтай харьцах гэх мэтлэн одоо ийм бусад эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмөнийг дагаад бэлтгэлээ сайн хангаж явах юм бол бид нар ер нь энэ өвчнөд
одоо баг хохиролтой даван туулнаа. Энэнд бол таны сэтгэл зүй маш чухал юм а гэдгийг сайхан зөвлөгөөнийг өглөө. За ингээд танд баярлалаа багшаа. За баярлалаа.